Сайн байцгаана уу? Намайг Баяр Тогтох гэдэг. Би Өвөрхангай аймгийн 12-р сумын ерөнхий боловсролын 1-р сургуульд орос хэлний багшаар ажилладаг. Хичээлийнхаа явцад хосолсон сургалтын аргыг хэрэглэдэг. Үүнээс өртөө сэлгэх загвар нь сурагчдад хэр үр дүнтэй, мөн ямар давуу талтай болохыг товч танилцуулж байна. Өртөөжлөх загвар нь суралцагчид олон янзын сэдэвтэй өртөөгөөр зочлон сэдэвтэй танилцах боломжийг олгодог. Суралцагчид өөрсдийн хүссэн хурд сонголтоор өртөө бүрээр суралцах боломжтой байсан. Зааварлагч багш нар суралцагч нэг бүрт хүрч ажиллах нөөц боломж нэмэгдэнэ. Уг загварын гол зорилго нь суралцагчдыг тохирох хичээлтэй холбох явдал юм а. Өртөө сэлгэх загвараар хичээл заах явцад дараах давуу талууд ажиглагдлаа. Нэгдүгээрт суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлдэг. Өртөө болгон дээр өөр үйл ажиллагаа явуулах тул суралцагчдын анхаарал төвлөрөлтийг хадгалах, сонирхлыг нь өдөөхөд тустай. Хоёрдугаарт илүү үр дүнтэй хичээл заах боломжтой. Багш нар өртөө бүрт тодорхой сэдэв, ур чадвар эсвэл ойлголтыг гүнзгийрүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж болно. Ингэснээр сурагчид тодорхой мэдлийг шат дараалттай олж авдаг. Гуравдугаарт суралцагчдын хамтын ажиллагаа. Өртөө бүрт суралцагчид хамтран ажиллаж өөрсдийн мэдлэг, ур чадвараа хуваалцах боломжтой. Энэ нь багийн ажил, хамтын ажиллагааг сайжруулдаг. Дөрөвдүгээрт уян хатан байдал. Өртөө сэлгэх загвар нь сургалтын агуулга хэлбэрийг олон төрлөөр зохион байгуулах боломжийг олгодог. Суралцагчдын сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн өртөө бүрийг өөрчлөх боломжтой. Олон талт сургалтын арга хэрэгслийн ашиглалт. Өртөө бүрт өөр төрлийн материал, арга техник ашиглах боломжтой. Жишээ нь нэг өртөөн дээр хичээлээ видео хэлбэрээр үзэж судалж байхад нөгөө нь дасгал даалгавар ажиллах. Өөр өртөөн дээр нь багштайгаа шууд харилцах гэх мэт. Хувь хүний хэрэгцээнд нийцүүлэх. Багш нар суралцагчдын хэрэгцээ төвшөнд тохирсон өртөө зохион байгуулж илүү оновчтой заах боломжтой. Багш нар сонирхолтой арга барил хэвлүүлэн хичээл заахад бидэнд хөгжилтэй бас ойлгоход илүү байдаг. Яагаад гэвэл зөвхөн самар дээр бичгээс илүүгээр бидний анхаарлыг татаж хичээлийг илүү үр дүнтэй болгодог. Багш бидэнд орчин үеийн техник технологиор хичээл заах нь аялах, сонсгол зэрэгс гадна ойлгох авах шалждаг. Энэ нь хурдан шуурхай бие дамар болгодог. Өмнө нь удирдлагаар задаг байснаас хав илүү цаг хэмнэдэг. Багш нар энэхүү аргаар хичээл заахад хичээлийн цаг илүү сонирхолтой байдаг. Бөгөөд сурагчдыг 3 багт хуваан хичээл ороход ойлгоогүй үлдсэн хичээлээ ойлгож авна. Багш бидэнд энэхүү аргаар хичээл заахад үнэхээр өвөөжтэй байдаг. Энэ аргаар хичээл заахад багш хүүхэд нэг бүртээ тулж ажилладаг.